цаана өрхөмд үзэгчтэй тодруулах ярилцлага үзэгч та бүхэнд өргөхөд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт аймгийн онцгой байдлын газрын дарга, за аймгийн онцгой комиссийн орлогч дарга бүрэг самд оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа өдрийн мэнд. Тэгэхээр өнөөдөр бас аймгийн онцгой комисс хурлаа. Тэгэхээр энэ хурлаар бас ямар асуудлуудыг авч хэлцээ. За өнөөдөр аймгийн онцгой комиссийн ээлж туралдаан хурлаа. За хурлаан дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг мөн түүнийг дагалдаж гарсан Монгол улсын засгийн газрын тогтоол Монгол улсын засгийн газрын тогтоолоор улсын онцгой комиссийн улсын онцгой комиссийн даргын тушаалуудын хэрэгжилтийг хангуулж ажиллах талаарх үйл ажиллагааны даргааллыг бид нар хэлэлцлээ. За энэ улсын онцгой комиссийн даргын 2020 оны 2 сарын 13-ны өдрийн 4-р тушаал дээр бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удирдамжид нар заасан байж байгаа. За ингээд энэ удирдамжин дээр бол тухайлбал одоо энэ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор ажлын тусгай хуримшилжин ажиллагааг бол даалгасан байж байгаа. За мөн одоо өчигдөр өдөөс хойш 16 цагт улсын онцгой комиссоос мөн шууд захин хурал аймагуудын онцгой комиссийн орлогч дарга нар онцгой байдлын газрын дарга нартай бол хийгдсэн. За энэ одоо шууд хуралдаанаар бол аймагуудын онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд шуурхай штаб байгуулж нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангахыг заасан байж байгаа. За үүний дагуу бол одоо өнөөдөр аймгийн засаг даргын 2020 оны 2 сарын 14-ний өдрийн 01 дороо А 55 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд шуурхай штабыг зохион байгуулах тухай захирамж гарсан. За захирамжинд бол одоо энэ аймгийн хэмжээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор аймгийн онцгой комисс, сумын онцгой комисс, за гамшигаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн албадыг шуурхай удирдлага арга зүйгээр хангах зорилгоор одоо энэ аймгийн хэмжээний шуурхай штабыг байгуулж байгаа. За аймгийн хэмжээний шуурхай штабыг бол аймгийн онцгой комиссийн орлогч дарга, аймгийн онцгой байдлын газрын дарга бол удирдна. За шуурхай штабын бүрэлдэхүүнд аймгийн гамшигаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн албадын дарга нар орж байгаа. За ингээд мөн эндээс ажлын хэсгийг баталсны дараа бол сумд руугаа мөн одоо аймгийн засаг даргын захирамжаар чиглэл өгч байгаа. Тухайлбал одоо сумын онцгой комисс, за сумын одоо мэргэжлийн ангууд дээр бол бид нар энэ шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах энэ одоо зорилгоор мөн одоо өөрсөд дээр суман дээр бол одоо шуурхай штабыг аймгийн сумын засаг даргын захирамжаар байгуулах, за энэ удирдлага зохион байгуулалтаар хангах, за тэгээд энэ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн одоо тайлан илтгэлийг бол өдөр тутамд аймгийн шуурхай штаб дээр ирүүлж яхаар ийм үүргийг бол хоёрт нь өгж байгаа. За мөн одоо шуурхай штаб зохион байгуулагчтай холбоотойгоор тодорхой хэмжээний зардлын асуудал үүснэ. Одоо бид нар бол 2 сарын 14-өөс 3 сарын 2-ны туршлага хугацаанд ямар ч үсэн эхний ээлжинд бид нар 18 хоногийн хугацаатай бол энэ шуурхай штабыг тасралтгүй болгоолгаар. Тэгэхээр энэ шуурхай штаб бүрэлдэхүүний хүнсний асуудал яригдана. За мөн одоо энэ сумд гамшигаас хамгаалах орон нутгийн албадууд дээр байгуулагдсан байгаа шуурхай штабууд мөргөжл арга зүйн удирдлагаар хангах зорилгоор хяналт шалгалтын ажлууд явагдана. Тодорхой тооны техник хэрэгслүүд гарна. Энэ дээр шатах туслах материалын асуудлууд яригдана. За мөн одоо энэ шуурхай штабын бүтэц бүрэлдэхүүний ариутгал халдвар хөөжүүлэлт асуудал яригдана. Гэх мэтлээр энэтэй холбогдлолтой зардлуудыг бол өнөөдөр аймгийн онцгой комиссийн хурлаан батллаа. За ийм зүйл заалтуудаа яриглаа. За мөн одоо дараагийн одоо бас яригдсан нэг гол асуудал юу гэхтэн зэрэг энэ улсын онцгой комиссийн даргын тушаал дээр гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжсэнтэй холбоотойгоор ажлын тусгай хором руу шилжүүлэх талаар үүрэг чиглэлүүд ирсэн байж байгаа. За үүнтэй холбоотойгоор өнөөдөр бол одоо хэлэлцэж
шийдвэрүүд гаргалаа. За энэ шийдвэрүүд маань өнөөдөр 14 өдөр гараад хэрэгжих нь бол 17 өдрөөс хэрэгжихээр ингэ зааж өгч байгаа. За тухайлбал одоо энэ төрийн болон төрийн бус байгууллагууд тийм ээ. Төрийн өмчийн хэлбэр үл харгалзсан аж ахуй нэгж байгууллагууд бүгд одоо энэ ажлын цагийг бол 1 цагаар багасгаж байгаа. За үүнтэй зэрэгцээд одоо энэ Дархуул аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах худалдааны төвүүд байж байгаа. Тэгээ энэ одоо зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг бол 18 цагт хаахаар өдөр тутамдаа тийм ээ. За мөн одоо иргэдрүүгөө хандсан одоо бүхэл төрлийн үйлчлэгнүүд үүж шүү дээ тийм ээ. Үйл ажиллагаа явуулж байгаа. Нийгэм рүү хандсан энэ одоо дэлгүүр, гуванз, нийтийн хоолны газар тийм ээ. Өргөн хэрэглээний одоо бараа болон хүнсний одоо бүхэл төрлийн худалдаа үйлчлэгээний үйл ажиллагаанууд бол 28 цагт тухайн өдрийн үйл ажиллагаа зогсоохоор ингэж зааж өгч байна. За одоо яг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын онц чухал объектууд төрийн цэргийн байгууллагууд тэр дундаа яг энэ одоо нөхцөл байдал дээр одоо голлож ажиллаж байгаа тийм онцгой байдлын газар, цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, мэрэгжлийн хяналтын газар гэдэг ингээд холбогдох байгууллагууд эрүүл мэндийн байгууллагуудаас бусад аж ахуй нэгж байгууллагууд бол энэ захирамж одоо хэрэгжинэ гэж ингэж ойлгох хэрэгтэй. За миний саяны хэлсэн байгууллагууд бол хуулийн заасан өргөө 24 цагаар тасралтгүй гүйцэтгэх гэж ойлгож байна. За тэгээд өнөөдрийн онцгой комиссийн хуралдаан дээр бас нэг хэрэгцээ асуулт нь захирамж өдөртөө гараад хэрэгжих үү тийм ээ? Эсвэл тодорхой хугацаанд одоо ард иргэд руугаа энэ захирамж одоо ойлгох захирамжлын бичвэрүүд ард иргэдэд нэг мөр хүргэх зорилгоор бас тодорхой хугацаа бас зааж байгаа. Тэгээ энэ хагас бүтэн сайдаар одоо бид нар бүхэл одоо аймгийн нутаг дэвсгэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ захирамжийн нөхцөл байдлыг бол маш тодорхой иргэдэд тайлбарлах байна. Өнөөдөр бас онцгой комиссийн хуралдаан дээр бас нэг яригдсан асуулт юу вэ гэхтэн зэрэг улсын онцгой комисс тийм ээ. Одоо шат даргалж одоо энэ субъектууд шийдвэр гаргаж байна шүү дээ. Улсын онцгой байг. Тэгээ онцгой комисс, ардаас нь аймгийн онцгой комисс. Тэгээ сумын онцгой комисс гэдэг ингээд. Тэгээд аж ахуй нэгж байгууллагууд. Тэгэхээр энэ одоо шатанд гарч байгаа энэ захирамжлалын бичиг баримтуудыг ард иргэд нэг мөр ойлгох энэ асуудлууд бас учир дутагдaltaй байгаад байгаа. Аймгийн засаг даргыг бас нэг хэсэг нэг өөрөөр ойлгох. Сумын одоо засаг даргын онцгой комиссийн захирамжлалын бичиг баримтыг нэг өөрөөр ойлгох. Улсаас ирүүлж байгаа тэр одоо захирамжлалын бичиг баримтыг нэг өөрөөр ойлгох. Ийм зүйлүүд бол бас яригадаад байгаа учраас ард иргэд рүү одоо энэ хандсан энэ гамшигаас мал хүндэржүүлсэн бэлэн байдлын захирамжлалын бичиг баримтууд тухайн өдөртөө бол гардгаараа гараад тэгээд хэрэгжих хугацааг нь ард иргэдэд бас ойлгох хугацааг гаргаж өгье гэсэн ийм зүйл яригадаад. Тэгээ амралтын хэрэгжих хугацааг нь бид нар одоо ирэх нэгд өдөр үе 17-ны өглөөний 8 цагаас хэрэгжүүлэхээр ингэж зааж өглөө тийм учраас иргэд маань бид нар амралтын өдрүүдээр мэдээж энэ захирамжлалын бичвэрүүдэд өнөөдөр гараад сумд руу өргөгдөн. За аж ахуй нэгж байгууллагууд руу өргөгдөн. Аж ахуй нэгж байгууллага манай сумдын удирдлага, сумдын онцгой комисс аж ахуй нэгж байгууллага удирдлага бол аймгийн одоо онцгой комиссаас ирүүлж байгаа захирамжлалын чанартай бичиг баримтуудыг өөрсдөө судлаад тэгээ өөрсдийн одоо албан хаагчдаа тийм ээ сум багийн засаг дарга өөрсдийн одоо энэ ард иргэдэд энэ одоо бичиг баримтуудыг ойлгуулах, таниулах ийм ажиллагаануудыг хийгдэх хаа гэж ингэж харж байна. Баярлалаа. Ингээд ирхэн үзэгчтэй манай өнөөдрийн тодруулга ярилцлагын түрүүд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.